гоё. Би өмнө би 1-2 удаа котог дээр тоглож байсан. Энэ котог нь илүү гоё юм байна. Тэр миний өмнө тоглож байсан аягүй жижигхэн байсан болохоор аягүй гоё. Энэ том болохоор том мань ялангуяа. Нах чинь жил болгоны 11 сарын 15-аар нэгддэг. Тэгээ яг энэ амийн хүүхдүүд угаасаа хүлээлттэй. 10 сарын дунд болоод нэг жоох анхны цасмаас орвол тэгэл нөгөө чатаараа фэсэрээ уцаар ага нуур готог нэгдэж гинүү гэл намар болгон хүлээлттэй болчдөг. За хавар нэг 4 сар гараад жоохон гисэл ирэхтэр 4 сарын дундуур болоод ирэхтэр гоцоо томчууд асуудаг. Нуур онгоож гинөө юу? Заваа эхэлж гинүү гэд. Ер нь тэгээ жил болгон тийм хүлээлттэй байдаг. Манайх чи ер нь 2012 оноос анх котог тишүүр анх ажиллаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд 14 жил болчихж байгаа учраас яг жил болгон тасралтгүй явж байгаа учраас нөгөө мэддэг хүмүүс нь тэр цэм айгүй хүлээлттэй болчдөг. Тэгээ нэг ясна нэг хүүхд залуучууд чи үе үеэр чи тоглож өсөж байна л да. Манай нөгөө канкины дулаан байр. Тэгээд яг хоногийн 24 цаг нөгөө тэн залгаж канкин хамгаалал дулаан байх хэвээр. Инээдэ канкигаач ийшээ гутал юмнуудаа инээд рүү хийдэг. Тэгээд бэлээ эндээс манахаас заавал өгдөг. Энэ каскнууд байдаг. Эднэр нь үнэгүй. Тэгээ хамгийн гол нь чинь хуруугаар тархилгыг хамгаалах хэрэгтэй учраас. Тэгээ манай монголчуудад яг нэг жоохон сул тал нь бол хүүхдүүдийг багаас нэг аюулгүй байдалд сургаагүй учраас хүүхдүүд агаа зүгээр би гулгаас орцсон гэдэг тийм хэнэггүй байдлаар маш их яадаг. Тэгээ тэр айгу буруу л да. Тэгээ яг би бол хойноос нь хамгийн гол миний энд хөөцөлтдөг юм бол бэлэгээ заавал каска өмс гэдэг нэг юм 2 үгийг л өдөрт хичнээн дахин хийлээ тэгэл. Гэхдээ тэр бол залхаад байгаа юм биш. Хамгийн гол нөгөө аюулгүй байдлаас нь хичээх хэрэгтэй тийм л юм. За гоё нөө энэ төгс. Гоё. Чи хэдэн dag тогж байна? 3 dag. 2 энэ аавтай байгаа. Аав ээжтэйгээ. Чи гулгаж чадж байна уу? Чадчихин. Унж байгаа. Хэдэн удаа? Өмнө нэг катагн дээр очиж тэрэн дээр 29 удаа. Масан уу? Тэ. Сарта. За хараа болчих. Гоё. Би өмнө би 1-2 удаа котог дээр тоглож байсан. Энэ котог нь илүү гоё юм байна. Тэр миний өмнө тоглож байсан аягүй жижигхэн байсан болохоор аягүй гоё. Энэ том болохоор том мань ялангуяа. Ирж байгаагүй. Зурагс мөртөөр харж ирсэн. Тийм үү. Танай гэр юу нойрхон байж? Гэхдээ хол бид зорж ирсэн. Тийм үү. Аав ээж ихч дүү нартай. Гоё нь энэ суух юм дүүр юм биш дээ. Энэ дотор хоолтой нь ялангуяа бүр гоё. Тэгээд манай гэр бүр 16 гэж мэдэх үү? За. Та тэр нь хаанаас явж байгаа өөртөө? Нэг 2-3 удаа котогтлоо. Яг котогтол бүр унж өгж арай гэр нэг явж сурсан шүү. Нуурахт нь ирээд нөгөө зам амин дээр суугаад нөгөө хум хараад хүүхдүүдэд аягүй зугаат л байж. Ер нь бол ирэх нь ирдгийн тэгээд. Тэгээ өвөл одоо өвөл бол анх удаа одоо хүмүүс нөгөө нэг юу гол нь анх удаа л ирчих. 2 цаг. Ер нь өмнө нэг тавсан юм чи. Үгүй. Анхадал. Өмнө нэг котог орчихсан. Нисгийн тэр. Алаа нэг томцортэйс тийм томцор. Яг дулаахан нартай өдөр бол тэгэл улам ихсдэг. Жохон цасмас ороод хүүтэн бол жохон баг болдог тийм. Ер нь харьцангуй нөгөө гадуур тишүүрийн талбайг бол манайх чинь бүр хамаагүй хямдхан тоглоулдаг шүү дээ. Тийм. Тэгээ энэ жилийн үед жишээнд гадуур цаг нь 10-аас 15 мянга байхад манайх 3500-аар тоглоулдаг. Тэгсэн мөртлөө адилхан энэ мөнгө олох хэрэгтэй байдаг тиймэрхүү. Тэгээд энэ ч нөгөө яагаад хямдхан байгаад байна гэхээр эдгээр ч нөгөө дахин тоглодог учраас хямдхан байхгүй болж өгдөг. 10,000 төгрөгөөр хүүхдүүд 2 удаа 3 удаа ир тоглоход айгүй хэцүү байхгүй. Тийм. Тэр талаас л 11-ээс сонгоогоод орой залуучууд нэг ажиллаад хараад бас нэлээд оройтж ирдэг. Тэгээд нэг 11 хүргээл хаатыг. Өнгөрсөн жил нэг банкнд нэг зээл мэйл яаж жагаад нэг дээр нэг кофе шоп барьсан байгаа. Тэгээд одоо нэг кофеныга машиныг авчвал нээхэд бэлэн болцсон байгаа. Одоо яг тэр дээр л байна л да. Котогч гоё харагдана, хотын төвч их гоё харагдана. Тэгээд ч нэг зундаа жуулчд ирдэг учраас бас жуулчд бол нөгөө Монголын эрс төр цаг уур гэдэг чинь өвлчээ, зунчээ, халуун, хүүтэн, салхи шороотой янз бүрийн нөхцөл бас хүмүүсийг тухтай байлгах тийм орон зай хэрэгтэй учраас кофе шоп бол бас давхар тийм ач холбогдолтой. Манай энэ котог тоглоод байгаа энэ уулын нуурч бол 2009 онд яг энийг анх олж харсан цэг бол энд байхгүй.
би эндээс л анх энэ Улаанбаатар чи яасан гоё хот вэ гэж анхудаа Улаанбаатар хотоо харж ирсэн. Тэгээд энэ ч бол явандаа ингээд бас кофе шоп хийчихье. Тэгээд энэ гэр оролч хамгийн гол нь хүмүүс ирээ суух юм орчин айгу муутай. Тэгээ энэ бол яг ингээ богдол урагшаа бүтнээрээ харагддаг. Хотын төв ерөөсөө баг ихэнх нэг эндээс харагдчихдаг юм ослогтой газар байхгүй. Тэгээд ийшээгээ энэ бэлэг сэлэх дам даржаа. Ийшээгээ динжээ мянга ингээд энэ хайлаас энэ орчин чинь эндээс их харуулцаатай. Тэгээ яг энэ бол хүмүүс зориулж л одоо эндээс орсон орлогоороо буцааж юм хийж байгаа. Одоо цахимжаад байгаа учраас нөгөө ээж аав эмээ өмнөрт бол айгүй том асуудал чинь нөгөө дэлгэцээс яаж холдуулах вэ? Тэн дээр коток гэдэг юм чи өөрөө айгүй чухал. Тэгээ эн чинь нөгөө хүний бүх ийдис булчин ширүүнс нь ажилтдаг тэр мөсөн дээр тэнцвэр авахын тулд тэгээд тоглодог учраас огт сонирхолгүй хөвгтөж гэсэн ирээд энэ амт нь ордог тиймэрхүү. Тэгээд хамгийн гол нь манайх бол тэрний мэддэг учраас нөгөө 14 жил одоо тишвэр ажиллаж байна. Гэхдээ 700 төгрөг байсан 1000 төгрөгөөр нэг 5 жил ажилласан. За тэгээд нэг 2500 3000 гээл нэг 500 төгрөгөөр нэг одоо хамгийн дээд нь 3500